Сайн байцгаана уу? Хаул дургийн насан туршийн суралцсан төвөөс Монгол оршихуй үндэсний бичгийн хичээлийг цуврал болон хүргэж байгаа байлаа. За, ихэнх хичээлээрээ компьютертой Traditional Mongolian буюу баятын үсгийн фондыг татаж суулгах хичээл орох байгаа. За, энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүст зориулснараа онцлогтой юм аа. За, компьютертой Mongolia баятын фондоо суулгахдаа компьютерныхоо старт гэсэн дээр дараад заахах хэсэг дээр settings буюу компьютерныхоо тохиргоо хэсэг рүү орно. За, тохиргоо хэсэг рүүгээ дарж орохоор за хайх хэсэг дээр language settings гэж бичнэ. За, language. За, ингэ биччихээр за language settings гэдэг нэг ийм хэсэг харагдана. За, яашаа дараад орохоор за нэг ийм хэсэг харагдана. За, prepared language-ийн хойно хэл нэмэх буюу add language гэсэн хэсэг байгаа. За, тэрэн дээр дараад Mongolian гэдэг энэ дээр хайчнаа. За, тэгэхээр ийм 3 үсгийн фонд гарч ирнэ. За, энэний хамгийн доотлын буюу Traditional Mongolia гэсэн бол зөв байгаа. За, энэ дээр дараад за, энэ дээр даржингуудаа next тэгээд install хийчихээр шууд ингээ хэлэнд ор нэмэгдээд ороод ирж байгаа. За, бүр ингээд ягталч харъя гэвэл хэл солих хэсэг дээр ингээд доор нь орсон байгаа шүү. За, одоо бүгдээрээ Word програмаа нээгээд за ихэвчлэн одоо монгол бичгээр компьютер дээр бичихийн тулд хэдүүлээ Word програм дээр бол шийх байгаа. За, энэ дээр хэрхэн зөв тохиргоо хийж бас шийхийг заая. За, хэдүүлээ Word руугаа орно. За, Word руугаа эхэлж дарж ороод за шинэ утас нээгээд за хамгийн эхлээд хэл солих хэсэг рүү орно. За, тэрэн дээр дөрөвний татсан одоо монгол бичгийн үсгийн фондыг сонгоход за хэл солих хэсэгт за үсгийн фондны хэсэгт Mongolia YT болж өөрчлөгдсөн байна. За, тэгээд ингээ бичингүүд ингээ хөндлөн бичигдэж байгаа. За, ингэхээр буруу болно гэсэн үг. За, яаж босоо барил бичих юм бэ гэвэл компьютерийнхаа layout, Word-ныхоо layout руу ороод за text direction хэсэг дээр дараад за хамгийн доотлол дарна. За, тэгэхээр нэг ийм цонх нэгдэж байгаа. За, энэний босоо байрал буюу хоёр дахын сонгоод за тэгээд чеклчнэ. За, тэгэхээр ингээд юу хөндлөн болон за бүр сайн харагдуулахын тулд үсгээ жоохон том болгоё. За, одоо бүгдээрээ Word дээр одоо шивж үзье. За, Бямбэр ирнчингуй. За, монгол хэл шүлгийн эхний хоёр мөрийг бол бичье. За, чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин үнэнч өвөг дээдсийн чин үнэнч өвөг дээдсийн минь өв их удааг за гэх мэтлэн өнөөдөр Word програм дээр одоо монгол бичгээр хэрхэн зөв бичгийг сурлаа. Дараагийн хичээлээр их шиг үсгийн гарын байрлалыг бичиж сурах нь хичээл орох болно. За, ингээд анхааран суралцсан та бүхэндээ баярлалаа.